бид гурав. Эдний юу вэ? Мөнгийг хамаагүй хийгээл болохгүй. Тийм Тэгвэл үү? мөнгөнд дуусаад мөнгө дахиж авч чадахгүй. Мөнгийг хаанаас авдээ? Банк бүх юмнаас арай гэж олдог. Арай гэж болдог. Тийм шүү дээ. Юу? мөнгө чинь бас. Манай хайрлахгүй бол болохгүй. Тийм шүү. Ой. Тэгээд хүмүүс ч хоолцоогоо бэлдэж авдаггүй. Авдалта. Гэтэ жоохон мөнгө. Мөнгөөр юу худалдаж авч болтыг? Ногоо. Мах. Тэмдэр. Маах. Бүх юмыг худалдаж авч бол. Хүнс. Хүнсээ худалдаж авна. Хүнс Чамаг би мөнгөөр аав ээжээс ч авч болох юм уу? Мөнгө өгөөд амрыг авъя гэх. Яагаад? Хүүхдүүдийг зааж болохгүй шүү дээ. Би чамд хайртай юм чи. Би чамаг мөнгөөр авъя гэдээ авч болох юм уу? Болохгүй. Бас болохгүй те. Энэ хэдэн төгрөг байна? Нэг юм хэлээ анаа. Би. Анаа. Ингээд ээж ингээ ажил завтайгаа болохоо. Хүүхд авч чадахгүй. Тэгээ хүүхдэн ингээ асрах тариатай нөгөөд тэгээ орой ээж авч болно те. Тий, тэгж болно. 4,000 байна 4,000 төгрөг байна гинэ энэ. 4,000 төгрөг байна. Баясал мөнгө та хоёр мөнгөнд дэвсгэртийг юу мэдхүү? Энэ хэдэн төгрөг юм? Нэг төгрөг. Энэ нэг төгрөг. За. Ой, наачаа коронавирустэй штэ. Коронавирус шалтчил яг уу чи. Та явж байгаа хүмүүсийн медигээр ингээ коронавирус орчдөг байхгүй юу? Тий, яг зөв те. Цаасан мөнгөтэй болгоомжтой хайцах хэрэгтэй. Энэ болохоор зэрэг маш олон хүний гар дамждаг учраас бохор нямтай байж магадгүй тийм учраас мөнгө барьчаад гараа угаах хэрэгтэй. Би нэг санаа төрлөө ингээд хүмүүс ингээ юм авчаад ингээд худалчаа ингээ мөнгө өгөх штэ. Тий. Тэр ингээд бас тэр худалдаг чанаа төрсөн байж бас болно. Бас болно тий. Хоёроо тэгвэл худалч ингээд нөгөө касны хаяа юуруу ингээд тийж ингээд хадлагчаална. Хөөе манайх нөгөө нэг ингээд дүрлжи ягаа хайрцагт ингээд мөнгө хадлагч. Тэгвэл энэ дээр энэ юун зураг байгаа юм болоо? Наач. Монгол наач Чингис хааны хөшөөний зураг байна. Тийм байна. Чингис хаантай Чингис хааны төсөөдөр тэсэлэгт болж ирсэн шүү дээ. болж ирсэн шүү дээ тий. Энэ Манайх бас. Тийм. Манайх бас Дэлхийн бүх улс орн хамгийн алдартай хүмүүсээ мөнгөнд тэмдэгт дээрээ ингээд мөнхөлдөг байхгүй тий. Чингис хааныг энэ 500 төгрөгийн дэвсгэртээр тавьсан. Энэ 500 төгрөг. Энэ 500 төгрөг ногоон өнгөтэй мөнгө байна тий. Энэ ямар мөнгө вэ? Шаа ногоон. Үгүй Цагаан нийл ягаан орсон байна тий. Энэ дээр нь ямар хүн бэ? Энэ бас нэг хүний зураг байна. Тэр нэгтэй адилхан байна. Монгол ардын үлгэр гэдэг тийм хүн байна. Тийм байна уу? Юу хийж байгаа? Монгол ардын үлгэр гэдэг хүн байна. Та хоёрын хүнийг мэдэхгүй байх нь аргагүй. Энэ Сүхбаатар гэдэг жанжин хүн байгаа юм. Би Сүхбаатар мэдээс. Би Сүхбаатар хөшөөтэй уулзсан шүү. Яг үнэн Сүхбаатар өөрөө хөшөөтэй те. Жинкнээсээ байдаг билээ шүү. Жинкнээсээ байдаг тийм. Тэр хөшөөгөө хараал гэж идэм билээ. Тийм. Тэгээ энэ ард талд нь бас юу вэ? Миний зураг морь байна те. Тийм мориод эдэлдэг монголчууд. Хөөе тэгвэл ингээд нөгөө ингээд мөнгөнийхаа ингээд 500 төгрөг 16 ширхэг ингээд тоонууд нь байгаа юм шүү. Тийм штэ. Энэ хэдэн төгрөг вэ? Мэд хүч энэ мөнгө хэдэн төгрөг юм бол? 100 төгрөг. Яг үнэ энэ 100 төгрөг байна. Амрын барьж байгаа хэдэн төгрөг юм болоо? Амрын барьж байгаа 5 төгрөг. 50 төгрөг яг үнэ. 50 төгрөг. Энэ ямар өнгөтэй вэ? Шар бор шар. Энэ 10 төгрөг яг. Энийг ингэж ирүүл зургаахгүй. Мөнгөн тэмдэгт чи ингээ багасаа их рүүгээ хараа. Энэ хамгийн том нь бид дөрөвт байгаа мөнгийг хардаа. Хамгийн том нь энэ байгааз хэмжээгээрээ том байгааз. Энэ арай дараагийнх нь хэмжээ нь арай жижиг. Энэ арай жижиг. Тийм үү? Тэгээд 10 төгрөг нь бүр жижиг юм байна. Тэгээд бүр энэс доошоо 5 төгрөг 1 төгрөг гээд байгаа. Биш надад өгч байж. Энэ 100 төгрөг юм байна. Тэнэг шиг байна. Энэс том мөнгө байдаг болов Монголд? Ингээд тэнэг шиг боловчгүй. Тэнэг том мөнгө. Ингээд тэнэг шиг боловчгүй. Тэнэг. Би хараацгая. Бэж.
Өчигдөр би ингээд миний ингээд хүүтгэн дотор ингээд 3 хүн гэсэн байхгүй юу? Гурлаа ингээд цоорсон байсан ш. Тийм үү? Нөхөн хөхтэй. Монгол улсын мөнгөн тэмдэгтийг төгрөг гэж нэрлэдэг. Өөр та нар мөнгөн тэмдэгтийн нэр мэдгүй. Америкт ямар мөнгө байдаг лээ? Мэдэх лөө? Асент. Юу гэдэг лээ? Ямар? Асент тас. Мөнгөн төгрөг. Алтан төгрөг. Алтан төгрөг. Доллар гээл хүмүүс яриад байдаг чи Америкийн мөнгө тэмдэгт байхгүй. Надад өгч. Нөгөө надад өгч. Бас алтан мөнгө ингээд бүр хүмүүгээд штэ. Өө тийм штэ. Тийм. Зоосон мөнгийг хэлж байгаа юм байна. Зоосон мөнгө. Тэрийг зоосон мөнгө гэж хэлдэг. Сайн байна. Зоосон мөнгө чи ямар ч тоогүй юм үстэй. Тий. Зүгээр ингээ хүний л зурагтай. Түнэл зурагтай зоосон мөнгө байдаг. Ингээ та хоёрыг гадаа явж исэн чинь ингээ мөнгө ингээ унтсан байвал яах вэ? Ингээ унтсан. Авах юм уу? Авахгүй юм уу? Тий, шууд. Ой, надаа хүмүүс ингээд газар унтсан мөнгийг ингээд харааны юм салтсан штэ. Тийштэй. За. Угаасаа энэ чинь амар болохоор газар унсан мөнгийг авахгүй орхио явчих юм байна. Баясал бас авахгүй юм байна. Яагаад гэвэл тэрийг коронавирустэй авчих юм байна. Та хоёрыг энэ мөнгөний тухай мэддэм болов уу? Мэдтгүй болов уу? Энэ мөнгөн тэмдэгтдээр байгаа Чингис хааныг мэддэм болов уу? Сүхбаатарын дотор алсганаад байна. Устгасаа өмнө шүдэ угаагаад нүрэ угаагаад дотор сахнаас орой бас одоо энэ амар баяслаар хариуг бицэх гэдэг явлаа бид нэр. За гараа. Bye.